Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч На Пүрв. Сэтгэлийн нар жаргадаггүй. Тууж. 1-р хэсэг. Итгэж болно. Итгэж чадахгүй байгаа бол ийм үйл явдал болоогүй гэж зөрөвдлөхгүй байхад болно. Худлаа гэдэг үг бүгдийг мэдж байгаа хүний мартсан, магадгүй энэ үйл явдал болоход түүнтэй хамт байгаагүй тохиолдол байдгийг санаж төвчм бодоорой. Энэ зохиолд гарч буй ихэнх муу үгс нь хүний л гаргасан санамсаргүй үйлдэл юм шүү дээ. Сарайсан дам багш бидний зүрх сэтгэлд үлдсэн, цохилгоо болсон тэр зүрх миний цээжинд юм уу, таны цээжинд догдолж байгаа нь тодорхой. Сарайсан дам багшийг дурсан ярьдаг шавнар амьд байгаа нь 70 насны босгон дээгүүр айлэрт холд авсан байх юм. Одоо 40 хүрч байгаа нөхдүүд манай сургуульд тийм багш байгаагүй гэж хэлж болох юм. Энэ хүн Арвайхэр хотын 1-р 10 жилд ажиллаж байлаа. Сарайсан дам багшийг гэрэл зургийн цомгоос санаандгүйгээр харж биш, зүрх сэтгэлийнхээ цомгоос нээж дурсах хүнтэй уулзж байна. Түүнийг Гама гэдэг юм. Онгийн голын шар давн дээр пальтогоо тайлж дэвсээд, дээр нь шанаага тулан хажуулдаж хэвтээд, санж бодож буйгаа огт хэлэх янзгүй гүн бодолд автсан тэр төрх нь Гамагийн сэтгэлд үлджээ. Энэ бол цаасан дээр буулгасан фото зураг биш. Даалгарсан эмээгийн уург тэрхэнд хадгалагдж үлдсэн амьд хүний дүр төрх юм. Энэ хүн тэрл төрхийг 60 жил залуу нандин насаар нь хадгалжээ. Би тэр хүнд нотлох баримтаар бичснээ шалгуулж, сэтгэлийн хөдөлгөөнд автаж нэмэр хачир хийгээгүй гэдгээ үзүүлсэн. Гама ихчтэй ухаангүй маргаж, ухаан зарахгүйгээр учраа олсон зүйл нь Гама энэ зохиолын сөрөг дүр, зөрчил юм. Амьдралын актив төгссөн хүний алдаа дутагдлыг арилгаж засаагүй анхны хайрын түүх юм. Үнэнч байхын алдаа дутагдлыг өнгө будаггүй хэлж өгсөн юм. Гама ихч бид хоёр кофений газрын байнгын үйлчлүүлэгчдийн тоонд оров. Бид хоёрыг орж ирэхэд л огт нэр мэдэхгүйч энд ирдэг гэдгээрээ зүс таних болсон хүмүүс техникийн урдах сандал ширээг суллан найр тавихад, энэ газрыг ажилуулж байгаа дун чөмгнөөсөө доош нүцгэн ойм сүмсч буйн харагддаггүй хөлөндөө углааш угалсан эмэгтэй ирж ширээг арчин бид хоёртой найрсгаар мэд мэддэг байлаа. Сарайсан дам багшийн тухай ярина гэж ирсэн бид хоёр заримдаа дэвн дэлхий дээр болсон шал өөр балай зүйлсийг бурж кофегоо шимж суудаг байв. Кофе цай шиг залгилж уухгүй, бас ойрхон давтаж уувал зүрхэнд нөлөө үзүүлж, жаахан завсарлах шаардлага гардаг ундаа юм. Гама ихч бид хоёр кофений газар үүдээ нээхэд орж ирээд, орой бид хоёрын гарахыг хүлээн эвшээлгэн буй хүмүүсийг огт хайхрахгүй суусаар явъя гэсэн үедээ л эндээс гардаг байв. Бид хоёрыг гарахад кофений газрын эзэн тус тусад нь замдаа уугаад яв гэж уутанд хийсэн халуун кофе атгуулна. Энэ газрын эзэн нь бид хоёр юм шиг л бодогдож байлаа. Бид хоёр юу ярьж буйг чих тавин сонсдог. Зарим нь сонсмоор байна гэж найрсаг загнан бидэнд ойр суух хүмүүс халаасны жижиг бэлэг өгөх гээд гаргаа барна. Тэр нь түлхүүрийн соронцтой оосор, цаглын татварга, хумсны хутга, үзгэн бал байна. Нэг нүдэ антил таталддаг нүүрний өөсөвнд минь зовох хүмүүс нүдний шил бэлгэнд өгч байлаа. Ганган хэнцэрч гэлээ
Надад байдаг хайхрамжгүй байдал бол түлхүүрээ мартдаг, хумс сахалтайгаа явдаг. Байнга бал байна уу гэж сурдаг болохоор надад анхаарал тавьж буй тэр. Тэд намайг юу гэж ярьдгийг би мэдэхгүй. Би юу боллоо гэж сайнаар хэлэх вүлээд. Хүний эрхийг дээдэлдэг газар бүрэн үннээрээ ийм байх юм билээ. Харин манайхан юу гэдэг вүлээ? Хаах цаг боллоо, гараарай. Дуугүй байл та. Та энд ганцаараа байгаа юу? Гэдэл. Маргааш энд ирэхгүй. Бид хоёрын уулзах ажил дууслаа. Тэгэхэд тэдний царай газар хөдлөх гэж байгаа юм шиг болж билээ. Муухай биш мөртлөө ой тойнд үлдэхээр содон мэнг тэмдэггүй нийтлэг төрхтэй кофений газрын эзэн шинэ хаяг хийснээ гаргаж ирээд хадаж өгөхийг гуйлаа. Би өндөр шатан дээр гарч хаягийг хадлаа. Кофений газар ПГ-г хүлээх газар нэртэй болж заалны таазан дээр кирилл үсгэн ПГ хэлбрээр гэрлэн чимэглэл хийж Гамаа эгч бид хоёрын ширээний доор зөөлөн дэвсгэртээ дөрвөлжин тайз засжээ. Тэдэнд саад болж байсан бид хоёр ийм хүндтэй хүмүүс болсон байлаа. Миний суудаг ширээн дээр хизээч инээдгүй зургийг тавьж уулзах газар гэсэн нэрний дор мэйл хаягийг маань бичжээ. Энэ кофений газарт би 6 сар суусан байв. Би энэ зохиолыг кофе уудаг хүмүүстэй хамтарч бичсэн ч юм уу бүү мэд. Явахдаа нэг хуудас цаасан дээр шар довн дээр пальтогоо тайлж дэлгээд зүүн гараараа шанаагаа тулан хэвтээ сарайсан дамбын халимаг цагаан цамцны зах нөмрөн унжиж байв. Түүний гар цэвэрхэн, хумсаа цэвэрхэн зассан царайлаг бишчгэлээ яасан сайхан цэвэрхэн хүн бэ гэж бодож билээ гэж бичв. Энэ өдрөөс хойш зохиолчийн ширээ гэж онцгойрох болсон тэр ширээн дээр бичгийн хэрэгсэл байрлуулжээ. Чи хүний ярьсныг цаасан дээр буулгахдаа тун сайн байна. Сайн байна шүү. Ийм хүнд ярьж өглгүй яхав гэд тунч баяртай байсан Гамаа эгч дараа өдөр нь тэр ширээн дээр суухаар очтол. Энэ хүндэтгэлийн ширээ та өөр ширээнд суун уу гэсэн кофений газрын эзэнд гомдсон тухайга ярьж байв. Битгий яваач гэж хэлмээр байгаач бардам зан гаргаж гарах хаалгаа нээж өгсөн кофений газрын эзэн надад дасчихсан байлаа. Дэрхэн мөчөд зогсоо зайгүй яриа өрнүүлэгч мань хоёрч энэ газраас гарлаа. Кофений газарт гэр орноосоо залхаж чимээгүй орчинд амрах гэсэн хүмүүс орж ирнэ. Явган явж цуцсан хөлөө амраах гэсэн явуулын хүнч орж ирнэ. Ойр дотныхоо хүнд хамааралгүй зүйлийг гадны хүнтэй ярих гэсэн хүнч орж ирнэ. Зөвхөн өөртөө зав гаргаж хэнэгнээс хол интернет ухах хүсэлтэй хүмүүс бас орж ирнэ. Тэгтэл Гамаа эгч бид хоёр даалд хадгалах зүйлийг эрээ цээргүй ярьж байв. Гамаа эгч авах юмгүй хөгшин. Би түүнээс арай залуу боловч бэлгийн ажлыг хийх чадвар нь дууссан хоёр сексийн сэдвэр үг булаацалдсан түүх ярьж амьдралдаа таашаал эдэлж үзээгүй хүмүүсийн хүйтэн чихийг бүлээцүүлдэг байв. Тэр ажилдаа урагшгүй ханддаг залууст урам оруулж хүнжлөөсөө эхлээд цаашдаа эв түнжинтэй байхад нь тусалсан байж ч болно. Бид хоёр арай л дэндүү задгай ил цагаан ярьдаг байв. Бид хоёр кофений газарт ирэх болсноос хойш энд яарсан хүмүүс биш. Удаан тухалж олон аяга кофе уудаг хүмүүс ирдэг болсон юм.
Нэг итгэлтэй хүнтэй гай зовлон зөрж өнгөрдөг. Гамаягчийн хэлсэн хамгийн гинэн сургаал энэ. Би ийм үг хэлнэ гэж бодоогүй юм. Тэгтэл ямар гай түлхээд хэлж орхив, хэлж эхлэв. Өөдгөө муу хүнд итгэвэл гай зовлонд унах нь ойлгомжтой. Сайн хүнтэй таарсан нь аз гэж бод. Танд багш дурлсангүй. Буруу тийш нь ч уруу татаагүй. Харин багш таны бахархалтай хүн нь байсан. Бахархлаа хайр дурлал гэж эндүрсэн биш үз та? Нарийнхан хар имжээртэй хомгор шар бүрх малгай дотроо нуугдж байгаа юм шиг суугаад цагийн байдал тохируулан нимгэн зузаан гих сонголтоороо хүзүүндээ зүүдэг оролтныхоо үзүүрийг сэмлэн оролдох гарна. Түүний сэтгэл тогтворгүй. Магадгүй зүрх нь шархирч өвдөж байх шиг санагдуулна. Техний эзэн дургүй нь хүрсэн бол хүнд муухай ашлах хүн биш. Хүн итгэхгүй дээ. Тэр дургуйцлээ инээмсэглэлээр илэрхийлдэг байв. Тэр Гамагийн өмнөх кофений аяга хураагаад миний өмнө жижигхэн аягтай эспрессо кофе мөн жижиг дөрвөлжин хар шоколадтай тавилаа. Гамаягч нүд ирмэн жуумалзаад. Чамд дасчихжээ. За байц гэд юу хэлэхээ мэдэхгүй тэнэгэлзэв. Энэ хөгшин үлгэр зохиосон бол барьц алдаж буйна энэ. Хайрлаж байснаа нотлох баримт байна уу гэж бүдүүлэг загнаагүй болохоор уурлаж уцаарлахгүй үзгээд харц тулгархыг хичээлээ. Тэр арьс нь унжиж улцгар болсон зовхны дотор унтарч байгаа аргалын цог шиг нүдээр намайг харж удаан сууснаа. Хөрчсөн кофегоо ширээний болонд тавилаа. Та уугаач. Хүүтэн кофе дотор арзайлгаад байдгийг гэд миний чанх хурдаас харж суугаа техний эзнийг гарын дохиогоор дуудлаа. Үүнийг асгая. Халуун кофе 2 аяга гэлээ. Техний эзэн кофе авчирч өгөөд эзэгтэй гэрийн эзнээ тэгжил хардаг байх гэмээр намайг инхри дотн харлаа. Би энэ дүр төрхийг та манайд удаан сууж болно. Садаатай байвал манай үйлчлүүлэгч нар явагдээ гэж байна гэж ойлгов. Хүн орж ирээд кофе уух бизнесийн газрыг би урлан болгож чадсан байв. Дөрвөлжин оройтой хар бүрх малгай эмэгтэй хүнийх байх гэмээр бэлхүүсээрээ нарийнхан питжак. Тас хар замцсан дээр совд шиг гялтгансан гялгар сартай ирвэхээ зангай зүүсэн сахал үсгүй ялайн царайлсан духан дээр хөмсгний хідэн сөрвийсэн үснээс өөр сэрвэлзэх юмгүй. Чанга дуутаяр өөрөөсөө олон насаар ихч ганган чавганцтай ярьж суугаа нь драмын жүжиг шиг санагдж байв. Би цагаан цамцны ингэр дээр туссан кофе арилдгүй болохоор кофений газарт ийм хувцастай ирдэг байлаа. Аяг кофе уудаг хүн дахин уух кофегоо захиалахдаа яаралгүй авчирч өгөөрэй гэж байгаа нь намайг драмын жүжиг шиг сонирхож байгаа хүмүүсийн өмнөөс техний эмэгтэй намайг хүндэтгэж байв. Би гамаягчтэй биш, кофе уухаар ирсэн бүх хүмүүстэй уулзж байх шиг байлаа. Уур амьсгалыг өөр дээрээ хүлээж авсан гамаягчээс сонгогчтойгоо уулзж байгаа улс төрчин шиг дүр илэрч байв. Гамаягч сүүлийн жилүүдэд зурагтаар улс төрчдийн нэвтрүүлэг үздэг байсан нь түүнийг бас ийм дүр төрхтэй байхад сургажээ. Хайр бол тэр хүнийх биш юм аа. Зөвхөн миний анхны хайр.
Миний хүн хайрлсан сэтгэл муухай зүйл юм бол хүнд өөр ямар сайхан зүйл байдгийг та нар хэлээд орхи гэж Гама эгч надад гоморхов. Та миний хэлсэн үгийг юун сүртэй хүлээж авч байна да. Танд хэлээд төвөг гэж бодсон үг байгаа шүү. Хэлсэн нь дээр юм шивтэй. Тань шиг сайхан охинд толгой нь эргэж хайр дурлалыг хүлээж аваагүй юм байна. Хүүхэн хараад сэрэгдгүй, сэрэлгүй мангар амтэн шиг болоод байна шүү дээ. Би байсан бол тэсэхгүйдэг. Та нар бол тэгнэ. Багшийн сэрэл хөдөлж байна гэдгийг мэдээд би өддөг байсан. Та нар бэлэн юм дуртай. Багш бэлэн хоол иддэггүй хүн. Ялгаа нь энэ. Ингэхээр л та багшийг мангар хүн шиг болгоод байгаа юм. Яалаа гэж. Тэгж бодож байгаа бол чи өөрөө л мангар байхгүй юу? Би багшигаа яаж аварч гарахаа мэдэхгүй байна. Багшид аврагч хэрэггүй. Би л буруутан. Багшид ямар ч гэм байхгүй. Гэмтэй хүн нь Гама. Гэм нь зүгээр л дурлсан. Гама эгчийн царайнд гэгээ татаж ирээд. Нэг удаа бид хоёр мөсөн дээр вайлсэргэв. Багш бид хоёрын гар алгаараа нийлэн барилдаж, нөгөө гар нь миний бүсэлхийгээр тэрч өөрлөгөө татлаа. Би түүний хөдөлгөөнийг дагахад л хангалттай байлаа. Эр хүнд бүр тэгтээ хайртай хүндээ тэрвэрлэнэ гэдэг үнэхээр сайхан. Булчинлаг цээж, би хүрлцэх эр хүний үнэр, илч мэдрэх, эзгүй ихээр газар бид хоёрыг хинч олж харахгүй үнэн сайхан. Яасан ч ядгийн гэж зориг орчихсон байлаа. Миний зүрх түүний цээжин дотор тусалж байх шиг цохилж байсан юм. Бүжиг тэгээд дуусахад бид хоёр бүх өдөржин ганц ч үг солиогүй. Орой гэртээ ирээд унтах гэтэл нойр хүрэхгүй, орондоо тогтохгүй хаа байгаа газар нь гүйж очоод тэр булчинлаг цээжинд наалдахыг хүсээд өөрийгөө барьж дийлэхгүй байж үлээ. Галзуу солиотой хүн шиг дурлаж байхдаа галзуу гэдгээ үзүүлж чадаагүйдээ маш их харамсдаг юм. Төвчих чадвар байхгүй болсон ч багш намайг тоохгүй. Би шархтай жингэр шиг гиншгээр сэтгэл зүрхээр минь дур хангалга явагдаж шээчихвүү гэмээр нойтгонож байлаа. Кофений газрын үйлчлүүлэгчд аяга тавьчихсан алга ташиж байлаа. Зарим нь ариун цэврийн өрөөний үүдэн дээр дугаарлсан байлаа. Энд байгаа хүмүүс бүгд гар утснаасаа салж Гама бид хоёртой хамт байгаа гэдгээ бусдаа мэдрүүлж байв. Түүнээс гадна кофений газрын ширээ сандлууд хүмүүсийг татаж миний амьдралд юу болоод өнгөрсөн билээ хэмээн өнгөрснийг бодоход хүргэсэн байх. Ам халаад өөр зүйл бичээд байна. Би Гаматай хамт байгаа шүү дээ. Гама өөрөө л дурлах хүртлээр итгэсэн хүн нь Сарайсан дамб багш байжээ. Дурлал Гамаг бие зөв авч явахад нь хүн хүнээс илүү аз жаргалтай амьдрахад нь үлгэр дуурайл болсон гин. Хэдийдээ 70 гаруй наснд хүрээд ирснийг бүү мэд. Насны нүд бүүдийж үсэнд буурал оржээ. Сарайсан дамб яах вэ? Багш хүн шавьдаа анхаарсанд би гэж тэнэг хүн сэтгэлийн жолоогоо алдахгүй юм. Та бид хоёр бол яах вэ? Нэг нь асуугаад нөгөө нь хариулаад бичиж болно. Юмд учир, суманд зангилаа гэдэг дээ. Юм их нарийн шүү.
зөнсөн хүний үгээр ном бичиж бидний нэр хүндийг гутаалаа гэсэн зарга хэрэгч үүсч болно. Намайг ингэж хэлвэт гамаа ихчийн царайд аргадж байгаа хүнээс гардаг залжин гэгээ татаж. Тийм ээ. Юм их өөр болсон. Коммунизмыг мэдэх хүн чиний үеэр дууслаа. Сарайсан дамп багш коммунист хүн. Одоогийн эрх чөлөөтэй албадан шаардах хүнгүй болсон уншигчид чамайг коммунист хүний тухай бичгээр номыг чинь уншихгүй гэж айгаад байна уу? Уншихгүй л байна үз. Би танаас өөр л дөө. Тэгтээ сарайсан дамп багштаа хайртай. Миний хайр бахархал. Таны хайр янаг амрагийн асуудал болгоод байна. Даяг над шиг бахархах ёстой байсан юм. Тэгтэл дурлаж байдаг. Заац. Игч минь дүүрсэн хэрэг. Хоёулаа бич найх уу. Би суудлаасаа босч гамаа ихчийг тэрвэрэн нуруугаар нь илв. Гамаа намайг эхийн хайр нэвтсэн халуун уруулаар үнслээ. Кофений газарт аягны ёроол харах гэж суугаа хүмүүс зарим нь цаашаа хараад суусан боловч эргэж харах нь хүний хэрэгт дурлсан хэрэг болно. Зарим нь ард юулаад байна. Энэ хоёр үнэхээр сонин хоёр шүү. Эргээд хармаар л байна. Даанч буруу хараад суужээ. Энэ хоёрыг энд байгаа гэд сонирхол татаад ирсэн юм. Даруухан нууцлаад буруу харж суусан минь буруу боллоо гэл хэн нэг нь залуу нь хөгшнийхээ нурууг илж хөгшин нь залууга үнсэж байна. Хүн бүхэн дуртай. Тэгсэн атлаа энэ хоёр шиг ярьж чадахгүй сэдв шүү. Би ч ялгаагүй энэ хоёрыг сонсох гэж л ирдэг. Энэ кофений газарт урд нь хэн нэгнээс нуугдах гэж ирдэг байлаа. Одоо энэ хоёрыг сонсох гэж ирдэг болсон. Аягтаа кофе бариад өөдөөсөө харж суусан хоёр ингэж ярьж байлаа. Хажуугийн ширээнд суугаа царайлаг бүсгүй. Чимээгүй. Тэр хоёрын яриа сонсогдохгүй байна. Хамтдаа сонсъё. Сарайсан дамп багшийн зарчим ухамсар манлайлал өөр юм. Би яхав элэг дог болоход сэтгэл зовхгүй болсон толгой. Сарайсан дамп багшийн хүн чанар үлгэр дуурайлал та нарт хойч залууст хэрэгтэй. 2. Сөүл хотын санаа алдах зайгүй шаваарлцсан барилга. Хуучны гэр хороол дундуур би цуглдуухан явж байна. Жалгас судаг, хамар гүвэн дээгүүр өөд уруугаан уруудсан хоёр урсгалтай автозам дээр 30 км хурдтай явах хязгаар тогтоожээ. Явган хүний зам гэж тусдаа байхгүй. Машин явган хүн хоёр нэг замаар явдаг энэ гудамжинд аюул ослгүй амьдрах хэв дадал оршиж байна. Орчин цагийн өнгө аястай энэ хороололд балар эртнийх гэдгийг зарим газартаа ганц урсгалтай болдог тахир мөрөө зам нь нотлно. Энд барилга байшин барих боломжгүй газарт зам талбай засч амьдрал өрнүүлж болох үз. Дээр нь олон давхар шаваарлцсан барилга, хүнс барааны зах, ногооны дэлгүүр, дөргөн хоолны цэг, сүм, биеийн тамир, хүүхдийн тоглоомын газар, эмнэлэг цэцэрлэгүүдийг эртнээс ирээдүй рүү төлөвлөн байгуулжээ. Өн эрт цагт амьдарч байсан эртний хүний амьдралын гашилсан үнэр энэ гудамжнаас үнэртэнэ. Хот байгуулна гэдэг одоо цагаа биш. Олон хүний оюун санаагаар ухаан уралдуулж төр улс өөрчлөгдсөн ч түмэн жилийн дараач хүн зоныхон эрх ашигт зориулж хийдэг зураг төслийн шалгуур ажил болох нь харваас тодорхой. Энэ хороололд 4 давхар хувийн орон сууцны сайхан барилга бий. Хятад хүний аж амьдралын зураг төөргийг хөх бэхээр зурсан нүсэр том вааранд сарнай цэцэг тарж, хажууд нь
боржин чулуун сандал. Энэ газар ийм бүдүү мод ургаж байсан юм гэх илэрхийлэл үлдээсэн модны хожуул дээр чулуун тавцан тавьж ширээний голд Николай хааны хөргтэй Орос вааранд арц тарьсан байна. Дайли сугараас нь Монгол үнэртэж байлаа. Уран зурагч юм уу урлагийн өндөр мэдрэмжтэй эсвгөөс асуухаар үүхдүүхэндээ маруухан эртний эдлэл цуглуулагч амьдардаг болох нь ил тодорхой. Энэ байранд Монгол улсад ажилладаг байсан Солонгос хүүхдийн асрах газарт өссөн Нэмүнэ гэдэг Солонгос эр Гама гэдэг Монгол эхнэрийн хамт 20 орчим жил аж төрөн сууж байна. Гэрийн дотор музейтэй л төстэй. Тавилга сав нь товчдоо дундад зууны язгууртны төрхтэй. Гэрийн тавилга луга хөгшөрсөн Нэмүнэ хэмээх Солонгос эрийн амьдралын түүхийг дэлгвэл үлгэрийн далай болно. Дайны дараа өнчирч хоцорсон хүүхдүүдээ Солонгос улс Монголын асрамжийн газраас татан авахдаа зарим бүтэн өнчин хүүхдүүдийг айлд үрчлүүлсэн байдаг. Нэмүнийг асрамжийн газарт ажиллаж байсан Наташа гэж Орос эмч өргөн авч Сэлэнг аймгийн Зэлтрийн сангийн аж ахуйд өсгөн боожуулаад Монголд амьдрах гэрээний хугацаа дуусахад Киев хотдоо очжээ. Нэмүнэ ингэж зөвлөлт холбоот улсын иргэн болж Киевт байхдаа Монголоос ирсэн Гама гэж сайхан охинд сэтгэл алдран эхнэрээ болгож авсан түүхтэй. 4 наснаас 17 хүртлээр Монголд амьдарсан Нэмүнэ унган монгол хэлтэй байсан нь Орос хэлэндээ тааруухан Гаматай ойр дотн болгосон байна. Дээд тоо, шугам зураг гээд Гамагийн дийлэхгүй тодорхой байсан хичээлүүдэд Нэмүнэ сайн. Нэмүнэгээс өөр хинээс гуйх вүлээ гэсэн хувь тавилангийн мухардлаас мултрах арга Гамад олдохгүй. Өөрөө огт хайргүй байж хайрлахын тэнцсэн залуугийн эрхэнд ордог байлаа. Үүнд зориг орсон Нэмүнэ сэрлэн барьж дийлэхгүй Гамаг эзэгнэх гэхээр аимшигтай ууралсан Гама хөөрхий хуйлан тусалсан эрийг хэвтэрт ортол хэд хэдэн удаа зоджээ. Хамгийн ихээр толгой эргүүлдэг явдал нь Гамад Нэмүнэ огт гомдсонгүй. Баялаар зан үйлдэл гарч ирсэн нь наг захыгаа санахаар дүнсний утаа үнэртмээр санагдаад байна гэж Гама түүнд хэлжээ. Тэр өдрөөс хойш зүссэн цагаан цаасан дээр дүнсэн тамхи асгаж 2 гарын 4 уруугаар жимбитл орон шүлсээрээ наагаад чүдэнд зуран асааж Гамагийн салхин дээр гарч татдаг болов. Яг тэр агшинд нь Гама наг захтайгаа уулзах шиг болж Нэмүнэгийн дал мөрөнд нүрээ наан ээжигээ эх нутгаан санаж бугаан мэдэрчээ. Нэмүнэ дуугаан хурааж тамхиан татж байхдаа үнсээ тавбал яах вэ гэж бодохоор зүрхний цохилт нэмэгдэж байгаач тэр цохилтын хүчээр газар дээр нь уруул хүргэх зориг дутаж байлаа. Харин мөрөөр нь сулхан тэврэхэд гарын түлхэж хаяад сул чөлөөтэй явдаг бүсгүй гэнт өөрийн араас нь тэврээд 2 хөөрхөн мөмө нуруунд нь наахад энэ охиныг яаж өөрийн болгох вүлээ гэж бодоод дээш харахад алсын одод гялалзсан байна. Найдвар байлаа. Тэр жилийн өвлийн амралтаар нутаг явхтаа хөлгүй дурлсан Сарайсан дам багшийнхаа хүнжилд багтах хувь дутвал Нэмүтэй амьдрна гэсэн тэнэг амлалт өгөөд Гама Монголоо зорив. 3. Сергей Алексеевич Воронин гэж Орос нөхөр байна. Дорн дахныг ажиллагаанд ирж Монгол нутагт төмөр замын далан барихад хүрз бариад таваргаж явсан нөхөр. Тэр Горькийн шагналтай зохиолч болжээ.
Хавар хөлдөө мод нахайлахтаа зэрэгцэн Ороонин гэдэг нэр чихнээс ургаад түүний номны эрэлд гарваа. Тэр хүний гайхамшигт өгүүлэлгүүд 1996 оноос монгол хэл дээр орчуулагдаж Ороонины орчуулгыг олсон хүмүүс гайхан биширсэн юм. Оросууд өөрсдөө эрэл сурал болж байсан тэр номыг Гама 1966 оны хаврын нар шаргалтаж туулайн бөөр мод навчилж байхад 2 өдөр дугаарлан байж худалдаж аваад багштаа зориулж авсан ширэн цүнхэнд хийлээ. Сүүлчийн хичээлийн өдрүүдийн ард арайчуу гэж нэг юм гараад сохор дурлалаас болж хичээл чармаалт нь үгүй болсон Гама Монголд ирсний дараа гэртээ хам хүм ороод Сарайсан дамбын руу гуйлаа. Гэрт нь орвол эхнэр авсан шинжгүй ээжтэйгийн цуг амьдарч байгааг мэдээд сэтгэл тогтлов. Ээжд нь алчуур багштаа цүнхтэй бэлгэн өгтөл ээжийн яасан гоё алчуур вэ? Танихгүй хүнээс ийм үнэтэй бэлэг авахгүй хүүхэ гэд алчуурыг Гамагийн өвөр дээр буцаага тавьчихлаа. Сарайсан дамба цүнхээ нээж бүгдийг гаргаж үзээд би энэ номыг л авъя гэд бусдыг буцаагаад өгчихв. Гама нүдээр нь нэвтрээд байгаа нулимсаа төвчм барьж танд бэлгэлж байгаа юм. Авч чадахгүй юм байна гэж дэргэд тавиад 10 төгрөг Гамад барин Эрдэм номоо сайн сураарай гэлээ. Авахгүй. Тэгвэл номын үн гэд өвөр дээр тавьчихлаа. Миний шав ирлээгээд баяр хөөр болно. Эсвэл чи ингээд хүрээд ирэх байсан юм уу гэд уруул дээр нь үнснэ гэж мөрөөдж байсан мөрөөдлийн гал унтрав. Орост ямар өвөл болж өгч асуусангүй. Магадгүй түүнийг гарахыг хүлээж байх шиг санагдлаа. Оросууд хөнгөмсөг хүнээс юу гэж асуудаг вүлээ? Чи метроны хонгил руу явж байна уу? Мөрийтэй тоглохоор явж байна уу? Монголчууд бүрч энэрлгүй хэлнэ. Холуугаарай. Хормой султай хүүхэн гэдэг үстэй. Надад аав байсангүй. Ээж хөөрхий намайг өсгөх гэж зүдэрсэн байх. Харин үеэлэгч сарн чимэг хормой султай гэдгээрээ цууд гарцсан байлаа. Тэгэхээр би ч гэсэн бас хормой султай хүүхэн болж таарлаа. Би нэрэн хормойн сулраад явж байгаа шүү дээ гэд бодтол нүүр халуун оргиод хөлсөн бурцайв. Юун гомдож нулимс туслуулах. Би энэ хүнтэй анхны шөнөө яаж өнгөрөөх вэ гэж бодож ирснээс биш. Ач санаж бэлэг барьж ирсэн хүн биш шүү дээ. Ямар балаа юм бэ? Гарахаас өөр гарцгүй болсон Гама явъя та. Манайд нэг айхтар нохоо эзэн үлдээгээд явчихсан юм. Ээж гаргаад өгдөө гэлээ. Эрдэнэ хөгшин гэрээс гарвд залуу бага насанд хүнд дасаж зовх үе байдаг юм охин минь гэж духан дээр нь үнэрлээд их үнэтэй бэлэг хүнд битгий өгч бай. Юмны баг нь авч өгч байгаа хүндээ амар байдгийм гэж хэлээд цүнхийг гарт нь бариулаад гэрийнхээ үднээс хашааны хаалга руу зүглэв. Гэрээс нь гараад алхаж явхдаа нүүр өгөхгүй байгаа хүнийг хэзээ бүтнэ гэж царай алдах билээ гэж бодоод ахиж уулзахгүйгээр сэтгэл шулуутсан юм. Авхаас огт сэтгэлээр унахгүй байгаа өөрийгөө гайхаж байлаа.
Гамаа гэртээ орж ирэхэд ээж нь гэрлийн унтраачсан унтчихвэв. Нам жим магад хоёулаа ирж байгаа гэж бодсон бололтой. Гамаа ганцаараа ирснээ мэдүүлэх гэж. Ээж унтаад байна уу? Цаадах чинь яав? Ирээгүй юм уу? Ээж минь би тэр хүнийх биш юм байна. Одоо дахин бодохгүй. Болсон. Тэгж мэдсэн бол овоодоо. Тэр хүнийг охин минь ахиж битгий зовоохороо. Ээжээ. Миний толгой эргэсэн байна тийм үү? Яахав дээ охин минь. Чи хүний ач буянтай сайхан сэтгэлийг хайрлсан. Харин ажил албаныхаа төлөө асарч тусалж байгаа тэр хүний сэтгэлд байх ёсгүй хүн гэдгээ ухаарсан бол болж байна. Их зовлоо шүү. Охин минь. Дахин ингэж өөрийгөө битгий зовоогоорой. Зовхол байх та миний охин. Өөрийнхөө юу хийх гээд байгааг мэдэхгүй юм. Өвөрт нь орж ирсэн охиноо тэрсэн ээж нь ингэж хэлв. Ээж минь баярлаж байгаагаа л хэлэх болохоос гомдож буугаа хэлэхгүй хүй юм л да. 4. Ярославский вокзалын тээшинд хадгалсан ачаагаа нээвэл орхинжлийн даавуу хүн хорхоотойтой эм тарваг үнэг хярсны арсгээд нистэл үнд хүрдэг бараатай Монголдо хизээж хүртэхээргүй ахуй амьдралын аюулгүй байдалд орж буйн энэ. Үдшийн 19 цаг болж байхад тээврийн өргөн чөлөөгөөр уруудан Арбатын гудамжинд ирж Монголын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгчийн газрын ойролцоо ирлээ. Энэ газарт байх гуанзанд уулзахаар тохирсон нэмүнэ гуанз хаасан тул гудамжны явган сандал дээр дэрчийгээд сууж байв. Хамаг харавт хөрмний ингрээ зөрүүлэн илгэн дээрээ өвсөн гараараа дарсаар гүйж ирлээ. Тэвэрч озон баяр хөөрөө илэрхийлэхин хүсэл байгаад яах? Түүнийг гаргаж чадахгүй хулчиж байгаа нэмүнийгийн үхэнц дорой зүсийг харавт түүнийг гэж зорж ирсэн халуун дулаан сэтгэл нь хаврын тэнгэр шиг эргэв. Хичнээн их дургүйн хурж байгаач хүнд дурлахын зовлонг надтай зүүрлвэл нэмүнийгийн хайр далай мэт санагдав. Хайртай гэдгийг минь мэдсээр байж багш яаж тэгж анх удаал уулзж байгаа хүн шиг зэрлэг хатуу аашилдаг байна. Одоо би түүний сурагч биш болсон шүү дээ гэж бодоод элсэнд хаягдсан сэтгэл нь аимшигтай өвдлөө. 2-3 жил сэтгэлийн үгэн урсгаж хөлөө хугартал гүйж яваа энэ нөхрөөс өөр хүний хүйтэн нутагт гамаад байсангүй. Намайг санаад байна гэсэн сэтгэл чинь үний юм уу? Тэгээд чи намайг тэрч хайртай гэдгээ мэдрүүлж чаддгүй яасан өөдгөө хүн бэ? Ийм зан гаргаад байгаа хүнд би хайртай болох болж гин үү гэж хэлтэл багштан хайртайдаал багтарч явсан төвчээрийн далан нурж нулимсан асгарлаа. Түүнд хайртайдаал 3 жил хадгалж явсан дур хүслийн гал унтарч үнс нурман дээр нэмүнэ дур хүслийн галаа асаахад хагадсан сэтгэл нь этгэрч эрүүл хүн болсон юм шиг санагдаж анхны шөнө үнэхээр эрхэм чухал гэдэг үнэн бол зөвхөн багштаал хадгалж байсан бие өөрөө тоос төдийхөн ч хайрлдаггүй хүнд зориулахад бэлэн болжээ. Өвлийн амралтаар Монгол яваад хуучин шигээ намайг эстогоод байвал чинийх болно гэж хэлсэн үгнээсээ огт амаа барьж харамсалгүйгээр энэ нэрийг хорж шийтгэлгүйгээр зүгээр л хэлсэн үгэндээ хүрэхэд бэлэн болов. Энэ хүн хайр сэтгэлийн үгээ надад залхтал хэлсэн. Дур хүслээ барьж дийлэхгүй дарж унахт нь
болооч гээд занлтай аашлахад эмзэг газраа чулуугаар цохиулсан гүлэг мэт гөлөлцөх нь хөөрхий. Анхны шөнөө чамд биш хайртай хүндээ зориулна гэсэн хачин ил цагаан тэнэг шийдвэрийн хүлцэнгүй номхноор хүлээж авсан энэ хүнээс өөр зориод очих хүн Гамаад байсангүй. Хайртай хүндээ өгнөө гэд авч явсан цүнхээ барьж ирснийг хараад Немүнегийн нүдэнд оч үсэрч байхыг олж харсан нь Немүнег барьж авууд огж бөөлжмөр болдог ой гутралыг дарах эм болж байлаа. Гама энэ хүний нөмөр түшхээс хагацвал Кивийн шороонд хамраараа хатгана гэдгээ мэдж байв. Гама нүдэндээ мэлдэгнэх нулимсыг анин унгааж тэр намайг хүлээж авсангүй. Энэ цүнхийг ч авсангүй. Одоо чи намайг дуртай зүг рүүгээ аваад яв. Би өөр хүнд өгнө гэд хадгалж явсан ариун бие чамд өгье. Гэд орилж гингэнэн уйлва. Дуулайн бөөр модны навчис сэргэн сэрвэлзэж цэцэрлэгчин гараар зассан дүр төрхөндөө баяр хөөр нэмэн иржиж байв. Хүний эрх шээлд орж хүний эрхэнд засагдах ийм л сайхан. Зохиолвдсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч На Пүрв. Үргэлжлэл бий.